Эсвэл энэ хааяыг олчвол тэр бүхэл өдрийн ч өнөө жилийн ч өнөө кандлийн одоо бүтэн будах тэр хугацааг нь ашиг болгоод авч болохоор шүү дээ. Нэгсэндээ энэ хаа юм уу энэ лов юм уу энэ хааяыг л олчвол уул нь ашигтай ажиллах гэдэг. Гэтэл заримдаа тийм юм байдаггүй те. Нэг эвдсэн ловоо дахиж эвдээл ингээд. За тэгвэл энэ дээр ямар стратеги хэрэглэдэг вэ гэвэл энэ бүтэн нэг өдрийн кандл шүү. За бүтэн нэг өдрийн кандл. За нэг өдрийн кандл маань яадаг вэ гэхээр одоо Монголын цагаар өглөө 7-оос хойш эхэлж байна. За өглөө 7-оос хойш эхлээд Монголын цагаар өдрийн 13 цаг буюу өдрийн 1 цаг хүртэл ханш дээр арилжаа хийхгүй харна. Ханшийг явуулна гэсэн үг явуул. За өдрийн 1 цаг боллоо. Тэгвэл өглөөний 7-оос өдрийн 1 цаг хүртэл тогтсон тухайн өдөртөө шүү. За өмнөх өдөр ерөөсөн хамаагүй. Тухайн өдөртөө тогтсон хамгийн өндөр хай эсвэл хамгийн нам ловыг хоёулангийн татна. За тэгэнгүүтээ өдрийн 13 цагаас хойш нөгөө нэг өмнө тогтоосон хай ловыг чинь аль нэг тадруу сэтэлнэ. За дээшээгээ сэтэлжийвэл энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ кандл чинь өөрөө open хийсэн, love хийсэн одоо хай хийх гэж байгаа юм байна буюу ногоон кандл хаагдах юм байна гэдэг төсөөллөг авчиж байгаа гэсэн. Ногоон кандл. Яагаад тэгэхээр өглөөний 7-оос хойштэй өдрийн 1 цаг хүртэл ханш явхад тухайн өдрийнхөө лов төвшин юм уу хай төвшин хийцэн их тохиолдол 100% гэж хэлээгүй шүү. За ихэнх тохиолдолд өглөөний 7-оос өдрийн 1 цаг хүртэл ханш явхад тэр явж байгаа тэр хугацаанд тухайн өдрийнхөө лов юм уу хаяг хийцэн байдаг. За тэгээд лово хийгээд хаяа хийцэн аль нь ч байж болно. Гэтэл энэ тохиолдолд хаяа сэтгэл гарчлаа. Тэгвэл хай нь худлаа лов нь үнэн болж таарна. Лов нь үнэн болж таарахаар яадаг вэ гэхээр буцаж доошоо мусан ч энд байгаа ловыг сэтэлж чадахгүй гэсэн энэ унж ирж байгаа ханч сэтэлж чадахгүй гэсэн. Наара нэрээд буцаад автоэндийн чиглэлөг явна. Тэгвэл яг энэ одоо энэ ондын дагуу ямар сетап байдаг вэ гэхээр за окей. Өглөөний 7-оос 1 цаг хүртэл арилжаа хийхгүй байх нь байна. За 1 цагаас чартаа хардаа, дээлгийн кандл хардаа. Тэнгүүд яаж юм? Хай лов нэг иймэрхүү байна. Хай ловын тэмдэглээ зурлаа. За тэгээ хай юм бол ловын сэтгэлийг хүлээдээ. Гэтэл хай сэтгэлээ гарч ийн. За хай сэтгэлээд гарч яхад нь эндээс яаж оролт хийдэг вэ гэхээр 3 ширхэг кандл баталгаа. Яг гурвууланг нь бол биш. Зэрэг бол биш. Гэхдээ гурвууланг нь авдаг зэрэг бол биш. За эхний кандл баталгаа нь улаан кандлыг жижиг биетэй нөө том биетэй хамаагүй ер нь бол дундаж биетэй улаан кандлыг дараах нь кандл хаяыг нь бойдогоор ивдээд хаагдж байгаа ногоон кандл. За ингэж байгаа нөхцөлд яадаг вэ гэхээр энэ ногоон кандлыг 0 секунд гээд хаагдаад дуусмагт шууд баа ярьж байгаа. ЭСЭ-ийг энэ улаан кандлын доор. Энэ бол нэг олтынч. За дараах нь нөгөө нэг улаан кандлыг чинь ногоон кандл гарахтаа ловыг нь авчаад хаяыг нь дэшээ бойдогоор ивдээд хаагдчих. Бойдогоор шүү. За викер биш бойдогоор. Өмнөх улаан кандлын хаяыг дараах нь ногоон кандл нь бойдогоор ивдээд хаагдчих. За энэ нөхцөлд олт нь адилхан. Энэ дээрээс 0 секунд гээд дараах нь одоо 1 минутын кандл 1 секунд гээд эхлэнгүүд баярлж орно. Reset-ийг инээд авах. За 3 дахь нь яах вэ? Энэ бол 3 кандлаас бүрдсэн. Ховор гардаг гэхдээ маш гоё ажил. Энэ улаан кандлын ард дээрээс insight кандл гардаг. За insight кандл гэдэг нь өөрөө юу гэхлээр өмнөх кандлынхаа хаяын ч аваагүй, ловын ч аваагүй бойдын дотор нь хаагдсан кандлыг хийж байгаа. Бойдын дотор нь хаагдсан. Хаяын ч аваагүй, ловын ч аваагүй энэ бойдын дотор өмнөх кандлынхаа нөмөр нөөдгөн дотор нь хаагдсан энэ кандлыг insight кандл гэж байна. За дараагийн кандл ногоон кандл. Энэ нь яадаг вэ гэхээр улаан болон insight кандлын ловыг викер хамаад бойдыг нь хаяыг нь бойдогоор хаагаад дуусчих. Яг энэ хоёр жишээ тэгээ.
Ингэж ивэл оролтын цэг нь оролт нь одоо маш ойлгомжтой тийм ээ. 0 секунд дараагийнх нь 1 минутын 1 секунд гэдэг эхэлнэ. Тэгэнгүүт баяр чанд орно эсэдэг нь доо. За тэгвэл энэ дээр харагдчих шүү дээ. Энэ дээр харагдчих. Сэтлээд гарлаа. Сэтлээд гарахад яг саний одоо ийм 3 кандидат чи аль нэг нь энд гарахад шууд баяр чанд орно. Лонг. За эсрэг хөлбөр нь бол бас яг адилхан. Эсрэг хөлбөр нь яг үндэ адилхан. 7-оос 13 хүртэл хүлээд. Тэгээд доошоо сэтлэнэ. Тэгвэл юу гэж бодох вэ? Open, high, low, close буюу энэ кандидат чинь дээлигээр улаан хагтана гэдэг төсөөллөг авлаа. 13 цагийн чинь ловыг сэтлэлээ. Тэгвэл яг нөгөө нэг баталгаагаа харж. Нөгөө ногоон кандидат улаан кандидат high-ыг нь яаж вэ? Weaker аваад ловыг нь бойлогоор ивчих. Тэгвэл доошоо шууд short тавьчих. За TP болон SL-ийг яадаг вэ гэхээр ингэдэг. TP болон SL-ийг энэ SL-ийг угаасаа энэ ловын доор тавьж байгаа шүү дээ 1 минутын кандидат. Нэгийг хаз 2-тай авчаад байна. Нэгийг хаз 2-тай авч. Эхний TP-ч. Нэгийг хаз 2-тай явхад нэгийг хаз 1 дээр брейк хэмнээ зөөч. Тэгээд дээшээгээ бүтэн дээдийн кандидатыг тэр хол явж дууссан тэр хүртэл брейк хэм зөөсөөр л доовоос доовын хол. Зөөгөл. Тэгээд брейк хэм зохиол тэр чинь энэ стратегийн ашиг гэсэн үг. Тодорхой яг тэнд хүрнэ гэсэн цэг байхгүй. Тодорхой яг тэр төвшөнд яана гэсэн тийм томьёо байхгүй. Ханшид юу ч болж болно. Тийм учраас TP байхгүй. SL-д байгаа брейк хэм байна. Тэгэхээр энэ стратегийг ашиглаж аваад TP чинь брейк хэм л гэсэн үг. Эндээс орлоо, хаш чинь доошоо явлаа. Тэгвэл яг энд брейк хэм зүүн. Дахиад доошоо явлаа, брейк хэм зүүн. Дахиад доошоо явлаа, брейк хэм. За ийм байна. За тэгээд энэ кандидат батлаа хэдэн минутаар хавдггүй гэхээр 1 минутаар хавнаа. 1 минутаар хав. За энэ бол кандидат баталгаа өгдөг лонг болон шорт хөлбөрнэ те. Яг адилхан. Яг үндэ бүгд адилхан. Лонг нь яаж вэ? Улаан кандидатыг ногоон кандидат. Шорт нь ногоон кандидатыг улаан кандидат. Ингээл болоо. Яг эсрэг нь гэсэн. За одоо жишээ бол энд байна те. Энэ кандидат болоод гэдэг индикатор дээдийн кандидатыг ингэж цэнгэр өнгөөр харуулж байгаа. За энэ хоёр улаан зураас чинь болохоор нөгөө нэг хайл авчих. Нөгөө нэг өглөөний 7-оос өдрийн 13 цаг хүртэл тогтсон хамгийн өндөр хай, хамгийн нам доо. За ханш рейнжилж ягаад дээшээ гараад. Ингээд дээшээ гарахт нь яаж вэ? Энэ бүсээс энэ дээшээ гарч иж байгаа бүсээс нөгөө цааны кандидат конфирмашн харна гэсэн. За тэгвэл цааны кандидат конфирмашн. За тэгвэл яаж вэ? Дээшээ гарч ирсэн энэ улаан кандидатыг дараах нь ногоон кандидат ловын викээр аваад хаяг нь бойлогоор ивчих. Энэ тохиолдолд эндээс баа ярьж байгаа дурны SH-ний доор спидэд тооцтой. Тэгээд дээшээ нэг харц 2 дээр брейк хэмнээ зөөгөө явчихна гэсэн. Тэгээд ингээд энэ одоо том өсөлтийн хөдөлгөөнийг бариад авчихна. За энэ стратеги дээр шүү дээ анхаарах ёстой зүйлсүүд нь юу гэдэг вэ гэхээр за окей дээдийн кандидатыг шинжлэх юм байна. 1 минут дээр баталгаа авч явах юм байна. Окей. Баталгаа авдаг кандидатууд нь 3 шиг байдаг юм байна. За нэмэлтээр юу анхаарах вэ гэхээр